Сайн мэцхан үзэгчдээ дүрслэх хурлын гоорчлол сэтгүүлийн шин 7 өдрийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Бид өнөөдрийнхөө дугаард 20 дугаар зуунд эмэгтэй уран бүтээлчид хэрхэн төрөн гарч ирж тэд уран бүтээлээрээ дамжуулан дуу хоолойгоо хэрхэн хүргэдэг байсан. За мөн Ахмад үеийн уран бүтээлчдийн бүтээлүүдээр тулгуурлан залуу үеийн уран бүтээлчид хэрхэн бүтээлээ тойрож байна вэ? За мөн эдний нэгэн тод жишээ болох Монголын урчуудын эвлэлийн нэрэмжтэй шагналтай зураач Насан Цэнгэллийн уран бүтээлүүдийг танилцуулахаар боллоо. Ингээд дүрслэх хурлын гоорчлол сэтгүүлдээ анхаарлаа хандуулцгаая. Дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд 20 дугаар зууны зураачид өмнөх үеийн хэн уран сайхны уламжлалаар бүтсэн бүхнийг таягдан хаялаа. Уран сайхны бус материалуудыг ашиглаж, уран зураг болон баримлын нөөц сан өргөжин хэлсээр түүнд шинэ хэв шинжүүд гарч ирсэн хэмээн тэмдэглэсэн байна. Тэгвэл 20 дугаар зууны Монголын дүрслэх урлагт тэр дундаан өмнө нь төдийлөн сонсогдож байгаагүй эмэгтэй уран бүтээлчид дүрслэх урлагийн энэ дэрт хүч дүрэн гарч ирсэн нь нэгэн сонин үзэгдэл болсон юм. Одоо ингээд эргээд бид нар судлаач харж байхад бол 20 дугаар зуунд бол бас их сонин одоо их чухал өөрчлөлтүүд Монголын урлагт бол орж ирсэн. Нэг нь бол манай эмэгтэй зураачд гарч ирж эмэгтэй зураачд ихт олон одоо төрлийн, олон жанрын, олон одоо арга хэрэгслээр бүтээлүүд хуурвиж Монголын одоо соёл урлагийн хүрээнд бол том нэр хүндтэй болсон нь бол үнэхээр одоо бас 20 дугаар зууны чухал одоо үйл байлаа гэж ингэж үзэж болно. 20 дугаар зууны эх орнолд амьдралд эмэгтэйчүүд уран бүтээлийн эрх чөлөөгөн олон түмэн тунхаглаж мэрэгжлийн гих тодтголыг зүүх болсноос биш эмэгтэй уран бүтээлчид өмнө нь огт байгаагүй гэсэн үг биш. Эмэгтэйчүүд боловсрал эзэмших боломжтой болсноор урлагийн гоо зүг ойлгон мэдрэх түүнд татагдан дурлах сэтэл нь болсон гэлтэй. Тэд олонний нүдэнд ил бишээр уран бүтээлийн төрөв сар байсан бөгөөд энэ зуунд зөвхөн өөрсдийн шинэ статусыг бий болгож бие дан уран бүтээлийн олон төрөх болсон гэдгээ. За ер нь бүдийн шашны урлагч гэсэн ер нь эмэгтэй урчууд байсан тухайн мэдээсэлт байдаг. Гэхдээ нэр нь ерөөсөө үлдэг одоо чухамхуу ямар одоо хүмүүс байсан гэж тухайн оноо зээгт наамлын урлагт ер нь бол эмэгтэй уран бүтээлчд нэлээд байсан. Жишээл одоо хасхумб гэдэг одоо гол одоо зураач нь байхад тэдний туслагчд нь одоо эмэгтэй урчууд байсан гэсэн тийм мэдээ нэр байдаг л да. Гэхдээ нэр нь бол ерөөсөө үлдээгүй. Гол одоо бүтээл хийж исэн юм нөр хэрийн одоо урлаг бол ярд эрэгтэй хүмүүсийн л гол ажил байсан гэсэн ийм дүр төрх харагддсан байна. Элен халин нисэх эрх чөлөөтэй нэгэн шуухай шиг уран бүтээлдээ дотоод сэрэл мэдрэмжэм буулгах аз завшаан бэлгэлсэн Ахмад үеийн уран бүтээлчд. Нэгэн зууны тэртээд биер бих уран гарын ижидийг үзүүлсэн эмэгтэй уран бүтээлчд дүрслэх урлагийн түүхэнд нэгэн шинэ ертөнцийг авчирсан байдаг. Хоёрдугаар зууны үед эмэгтэй уран бүтээлчдийн яриа олон нийтийн дунд ховор сонсогддог байсан юм. Тэгвэл яг энэ үеэр дүрслэх хурлын ертөнцид эмэгтэй уран бүтээлчдийн байр суурийг бий болгосон гол төлөөлөгчдийн нэг бол Монгол улсын урлагийн гавьяа цэцгэлтэн баримлж Дамдмаа байсан юм. Дамдмаагаа бол манай одоо анхны одоо зөвлөлт холбоот улсад суралцж ирээд тэгээ Монголдо уран баримлыг одоо хөгжүүлсэн анхны одоо хүмүүсийн нэг л дээ. Тэгээ эмэгтэй хүн байсан гэдэг нь бол одоо миний сонирхлыг их татдсан байгаа. Баримл гэдэг нь ерөнхийдөө эмэгтэй хүний одоо хиймээргүй ажил юм шиг тийм нүрсэр дом тэгэхээр одоо хүч чадал орох тийм мэрэгжил байтал одоо энийг бол эзэмшиж анхны ирсэн хүмүүсийн нэг нь бол одоо манай Дамдмаагаа байсан бол сонирн байт юм аа. Тэгээ Дамдмааг бол чулуугаар одоо баримлууд хийжсэн байсан. Тэгээ ингээр бол харах юм бол янз бүрийн одоо сэдвтэй тухайн үеийн социализмын нийгэмд бол ерөнхийдөө хүнийг магтандуулсан баатрыг одоо харуулсан тэр ялалтыг одоо дандаа сэдвэлсэн тийм одоо ажлууд байдаг штэ. Тэгээ энэ одоо юун дээр бол одоо Дамдмаагаан олон тийм бүтээлүүдээр бид нэр энэ одоо тухайн үеийнхэн сэдвүүдийг бас голчилж харуулж баатрын сэдвүүд одоо эр хүний эрх ич хүчийг харуулсан ийм одоо сэдвүүдийг бол харж болт юм аа. Том оврын ажлууд ч одоо Дамдмаагууд нэлээд хийсэн одоо Дамдын сургуугаан баримлж гэх шиг одоо ийм баримлууд байж байна. Мөн одоо жижиг оврын одоо баримлуудыг ч гэсэн Дамдмаагаа хийжсэн байт юм аа.
20 дугаар зуун бол монголчуудын хувьд эрс эргэлтүүд олонтой. Хууль салхи шиг хувирч хувьссан цаг дор амьдарч, үе үеийн монгол хүний сэтгэл дотор хадгалагдаж явсан мөнхийн хүсэл мөрөөдөл гоо сайхны сэтгэлгээ илэрж гарсан, дарагдж гунтсан, дахин мандж эхэлсэн хэмээн бичгэлсэн байдаг. Мэдээж он оны бичээсээр түүх өөрөө өөрийгөө өгүүлэх бөгөөд агуу их удирдагчдын хөрөг социализмын их бүтээн байгуулалтаас эхлээд бурхан шашны ариун номыг хүртэл дүрсэлж байлаа. Үүний нэг нь Зэгт намлын урлаг юм. Зэгт намл буюу торгон зураг нь Монголын ард түмний урлахын гойд сэтгэмж гарын нарийн урд уй хийгээд сэтгэлгээний үл давтагдах байдлыг илтгэсэн байдгаараа онцлогтой. Бишрэл хүндтгэлийн агуулгыг илэрхийлдэг их чимэглэлийн энэхүү урлаг нь торгоор өнгө хоршуулан зохиомжилж, торгон утсаар зээглэн тодруулан, эрдэнийн чулуугаар чимэглэн бүтээгдэг бөгөөд уран бүтээлчин нөр их хөдөлмөр, тэсвэр төвчээр цаг хугацаа, нарийн нямба ажиллагаа шаарддаг юм. Энэ урлаг нь эмэгтэй хүний байглаас заяасан онцлогтой нэн сайн зохицох бөгөөд эр хүний бүтээж үл дийлэх нэгэн өвөрмөц урлаг хэмээн тэмдэглэсэн байдаг. Зэгт намлын урлаг ерөнхийдөө эмэгтэй хүний урлагийн нэгэн хэлбэр болоод 20 дугаар зуунд бол бас уламжлагдаад ирсэн байгаа. Тухайлх юм бол манай одоо Сэрч Магава байна, Лүүнягава байна, одоо Уран чимэг ихч байна. Эдгээр бүгдээрээ бас мөн зэгт намл, Монгол зургийн уламжилт одоо урлагаараа бол маш олон уран бүтээл тойрвсон. Одоо өнөөдөр модерн урлагийн уран зургийн галерейд бол бүтэн одоо нэг юм салбар болоод хадгалагдсан байна. За эндээс харах юм бол одоо ер нь бурхтайхаа дүрсийг ч бас цаг хугацаа одоо гайгүй болоод ирэхэд бас бүтээж исэн бүтээлүүд Лүүнийгоо бүтээлүүд байж байгаа. Ногоон дарих гэдэг бүтээл байж байна. Сэрч Магаваа бас хийжсэн бас их сайхан одоо хатгамлаар зүг одоо уралж одоо нарийн одоо дүрсүүдийг гаргасан. Иймхүү дүрслэх урлагт эмэгтэйчүүдийн ертөнц яг л хур бороо шиг хүний сэтгэлийг татах үз гомсгод очи шийтмэг зөрөгтэй байдлаар оршин тогтнох боллоо. Тухайлбал эрэгтэй уран бүтээлчид хэдийгээр Монгол эмэгтэй гоо сайхныг олон тай дүрслэж байсан боловч бүсгүй хүний гоо зүйн дотоод орчил чандын чанддах энгүн яруу бүхнийг тэднээс илүүтэй дэрэн дэлгэн харуулж эхэлсэн юм. Энэ бол 20 дугаар зууны сүүл үе байлаа. Бас нэг энэ 20 дугаар зууны гарч ирсэн эмэгтэйчүүд энд их гол ороод гүйцэтгсэн нь бол одоо хэрэг манай боловсролын хүчин бэлтгэх энэ дотроо одоо манай одоо төслөх урлагийн сургууль байгуулагдаад тэгээд энэ дотроо одоо манай багш нарын хувьд бол одоо эмэгтэй багш нар орж ирж одоо сургууль хүмүүжүүлэгч болж зураг зурхын хажуугаар одоо сургууль хүмүүжүүлэгч бэлтгэх одоо ийм ажил бол манай бас зураач орчууд эмэгтэйчүүдээс төрсэн энд нэлээх нөлөөлсөн. Тухайн үед энд бол одоо оюун чимээ багш байна. Манай одоо Ахмад дуудын маш их одоо хүндэлдэг ийм нэгэн одоо багш, зураач, сургууль хүмүүжүүлэгч ийм одоо эмэгтэй уран бүтээлч байна. За оюун чимээ багш бол ер нь маш одоо олон жил багшилж төрслөө урлагийн сургуулийн олон одоо шав нарыг бүтээсэн. Энэ дотроо ялангуяа тэр график уран зураг гэдэг одоо чиглэлээр бол одоо хэд хэдэн одоо төгсөлтийг бол гаргасан ийм гавьяат багш байна. За энэ дээр өөрөө оюун чимээ гэгч маань одоо өөрөө бас зураг мэдээж яриг одоо уран бүтээлч хүн. Тэгээд энэ зураг зохиолын хувьд бол одоо тосоор мөн одоо усан будгаар графикаар одоо олон бүтээл хийсэн байдгийг. За тухайлах юм бол одоо хөрөг жанраар бол их олон бүтээл хийсний болоод манай үзэгчид одоо сайн мэднэ гэж би итгэж байна. Оюун чимээ багшийн одоо шавнар бол одоо уран зураг мөн одоо график зургийг одоо график зураг гэдэг маань одоо төмөрөн барын урлаг байж байна, модон барын урлаг байна, литограф байна тийм ээ. Энэ чиглэлээр л одоо манай оюун чимээ багш бас их олон шавнарыг төрүүлж график зургийг ерөнхийдөө Монголд хөгжүүлэхэд бас их нэлээд одоо чухал үүрэг гүйцэтгсэн ингэж хэлж байна. Ерөнхийдөө бас л миний бас ингээд судлаач хүний хувьд харж байхад зөвхөн тэр уран зураг гэдэг энэ чиглэл рүү бас бүх одоо эмэгтэйчүүд маань яваагүй. Тэр бас хүний авьяасыг мөн хүчийг одоо зүгээр бас сорьсон уран баримт, график зураг гэсэн ийм чиглэл рүү бас манай эмэгтэйчүүд бас их одоо зоригтойгоор орж ирсэн нь бол бас их сонин одоо сайхан үзэгдэл байсан юм аа.
За мөн одоо дараагийн бас нэг чухал одоо сургууль хүмүүжүүлэгч, уран бүтээлч маань бол манай нар мандах багш маань байж байна. За нар мандах багш бол энэ дүрслэг хурлын сургууль бас одоо 30 гаруй жил багшилсан. Их олон одоо төгсөлтийг одоо төгсгсөн. Энд бол Монгол зураг гэдэг чиглэлээр бол ажилласан. Монгол зураг одоо ялангуяа энэ одоо сүүлийн одоо 20 жил энэ Монгол зураг үнэхэрийн одоо өөрийн дуу хоолойтой, өөрийн гэсэн одоо бүтэн салбар болж өгчих энэ уламжлалыг одоо сэргээх энэ явцад бол одоо нар мандах багшийн одоо гол одоо үүрэг бол энд бол байгаа гэж ингэж үзэж байна. Ерөнхийдөө социализм үед бол уламжлалыг бол нэлээд дарж одоо зөвлөлт холбоот улсын тэр идеологи, зөвлөлт холбоот улсын нэлээд соёл иргэншлийг бол манад оруулж ирсэн байгаа. А энэ дотроо гэхдээ Монгол зургийн одоо тэр одоо суур нь бол одоо маш одоо бага хэмжээгээр хадгалж ирснийг нар мандах багш маань аваад одоо бүтэн анги одоо хэдэн төгсөлтийг гаргаснаар бол Монгол зураг одоогоор бол их сонин хэлбэртэйгээр одоо хөгжиж байгаа гэж хэлж байна. Ихэвчлэн эрэгтэй багш нараар хичээлэн заалгадаг байсан оюутнууд эмэгтэй хүнээр урлагийн суурь мэдлэгийн батжуулга боллоо. Энэ нь ч мөн нийгэмд гарсан бас нэг шинэ үзэгдэл байлаа. Нар мандах багш маань өөрөө бол их түүх сонирхдаг, их түүх мэддэг. Тийм учраас өөрийнх нь бүтээлийнх нь гол сэдвүүд бол дандаа түүхэн холбоотой. Туркийн үеийн одоо зургнууд байж гэн, Уйгурын үеийн зургнууд байж гэн. Ер нь энэ түүхийг одоо өнөөдрийнхээ орчинд бол бас оруулж ирэх, түүхийг өнөөдрийн байдлаасаа бид нар харж дүгнэх, ойлгож мэдрэх, энэ одоо дүрс хэлбэрийн одоо тэр хэллэг, тэр байдлыг бол харах энэ явцанд бол Монгол зураг гэдгийг одоо дүгнэх, Монгол зургийг гэдгийг одоо тодорхойлох энэ зүйлийг бол нар мандах багш бол үнэхээр хийж чадсан байгаа. Энийг өөрийнх нь бүтээлээсэн чи бид нар харна. Мөн одоо шавнырынхын бүтээлүүд нь янз бүрийн салбар болж одоо шинэлэг одоо санаануудаар баяжиж хөгжиж байгаа нь бол үнэхээр энэ Монгол зураг маань шин давцанд бол гарч ирлээ гэж ингэж хэлж болох юм. Энийг би бас яагаад хэлж байгаа вэ гэхээр ялангуяа гадаадын одоо судлаачид мөн галерейн хүмүүс энэ Монгол зургийн одоо шин гарч ирж байгаа залуучуудыг их сонирхож одоо хамгийн түрүүнд хэлэхэд л одоо манай Баасанж байж Номон байна. Өөрийн туяа гэдэг энэ зөв цөөн хэдэн зураачдыг ингээ хэлэхэд бол нар мандах багшийн энэ зураачдаас 3 зураачдын нэг л гуруулаас шал өөр хэмжээний шал өөр одоо ойлголтын Монгол зургийн гол зураг бүтээж байгаа нь бол бас их сонин юм аа. Тэгээд Монгол зургийн шинэ орчинд бол цоон шин одоо хөгжлийг бол гаргах нэ гэж ийм одоо сэтгэл төрүүлж байна. Иймхүү он цагийг өртөөлөн эмэгтэй уран бүтээлчид өөрийн үзэл бодол, дотоод сэрэл мэдрэмжийг эрэг чөлөөтэйгээр илэрхийлэх боломжтой болсон юм. Диймдээч орчин үеийн дүрслэх урлагт маш олон эмэгтэйчүүд уран бүтээлээрээ өөрийн ертөнцийн өнгө будаг үнэр амтыг түгээн байна. Тухайлбал Монгол улсын төрийн сойрхолд зураач Саран Цацралт. Тодонг хурц шийдлэр эмэгтэй хүний нандин мэдрэмжийг нууцлаг боловч задгаа байдлаар дүрсэлж байна. За энэ одоо сүүлийн үед бол ерөнхийдөө манай эмэгтэйчүүд бол ерөнхийдөө их бас олон жанр төрлөөр гарч ирж байгаа нь бол энэ уламжлалын одоо үргэлжлэл юм аа гэж хэлж болно л доо. Ягаад тэгэхээр энд бол одоо манай Саран Цацралт гэдэг манай үзэгчдийг сайн таньж мэдэх нь уран бүтээлж байгаа. Саран Цацралт бас баримлыг анх бол сурсан байгаа. Баримлыг одоо анх баримлын одоо жанраар бол өөрийнхөө уран бүтээл эхэлсэн. Тэгээд тэрнийхээ сацуу одоо зураг зураад тэгээд одоо зураг баримлыг ерөнхийдөө хослуулж ингэж бүтээдэг ийм уран бүтээлж байгаа. За Саран Цацралт бол ерөнхийдөө тэр модернизмын чиглэлээр өөрийнхөө уран бүтээлийг бүтээдэг. Тэр модернизм гэдэг энэ чиглэл Монголд бол тэр 80-аад оноос бол маш хөгжтэй хөгжсөн. Тэгээд тэр одоо цензур байсан, тэр социализм үед ч гэсэн модернизм бас хөгжиж байсан байгаа. Тэгээд энийх нь одоо нэгэн жишээ бол Саран Цацралтын одоо уран бүтээлүүд байна л да. Тэгээд энэ бол харж байхад бол бас их тийм тод томрон одоо дүрстэй тэгээд одоо их том зохиомжийг дандаа их авдаг. Дээрээс нь их бол тод өнгүүд их голж авдаг уран зурган дээрээ. Энэ тод юм дүрсүүдийг сонгож авдаг нь бол тэр өөрөө баримлын одоо суурьтай байсан уран бүтээлч учраас энэ суурь одоо энэ юугаа бол зурган дээр нуртал одоо энэ дүрс хэлгэн дээр нь бол одоо өөрөх нь мэдрэгдэх юм аа гэж ингэж хэлж байна.
За ерөнхийдөө энэ саран цэцлийн бүтээлүүдийг харж агаад тийм их эрчимтэй хөдөлгөөн их мэдрэгддэг. Хэдийгээр юм зүгээр юм ганц дүрсийг ч гэсэн харуулж байгаа ч гэсэн маш тийм эрчимтэй их тийм хөдөлгөөн одоо цэцэрлэгээний хөдөлгөөн байт юм уу эсвэл одоо шаналгааны хөдөлгөөн байт юм уу. Ерөнхийдөө тийм их дүрстэй их тийм амьлаг одоо хүний мэдрэмжийг үл их харуулсан тийм дүрсүүдийг үл бүтээсэн байдаг. Тэгээ энээр бол ерөнхийдөө манай монголчууд угаасаа ерөөсөө удамжлаараа ч гэсэн нүүдэлчин ийм хөдөлгөөнтэй их байгальтыг ойрхон оршиндог ийм ард түмэн учраас өнөөдрийн орчин үеийн хүмүүс ч гэсэн ийм одоо мэдрэхүүнээр одоо уран бүтээлээ турж байна уу да гэсэн ийм бодол одоо судлаач миний хувьд л төрүүлдэг юм аа. Дүрслэх урлагийн ертөнц нь өөрөө арга бэлгийн шүтэн барилдах шиг эрэгтэй эмэгтэй уран бүтээлчийн мэдрэмжээр илрэн үзэгч түмэнд хүрдэг билээ. Иймээс л эмэгтэй уран бүтээлч тэдний уран бүтээлгүйгээр дүрслэх урлагийг зүйрлэхийн аргагүй. Тэгвэл 20 дугаар зууны эмэгтэй уран бүтээлчид өнөө цагийн уран бүтээлчдэд өөрсдийн дуу хоолойгоо чанга тодор хүргэх тийм л уран бүтээлийг өвлүүлэн үлдээсэн байна. Тэгвэл үүний тод жишээ бол Монголын урчуудын эвлэлийн нэрмжтэй шагналт зураач Насан Цэнгэл юм. Ингээд Наран Цэнгэлийн урлагаар хамтдаа зочлцгаая. Би бол яг ер нь бол зураасан зураг, уран зургийн мэрэгчлээ хүн л дээ. Тэгээд голдуу хөрөг зураг байгаль тэгээд сэтгэлгээний чиглэлийн бүтээлүүд тэгээд бас юу. Тэгээд абстракт хийсвэр сэтгэлгээний зохиомжууд зурах дуртай байдаг юм. Түүний урлангийн өнцөг булан бүрд өөрийн биеэрээр амьлуулсан үр хүүхдүүд нь байлаа. Түүний нэг болох Алтан лир нэртэй бүтээлийн тухай бид хүрнэлцсэн юм. Миний энэ бүтээл бол ерөнхийдөө Алтан лир гэдэг нэртэй. Тэгээд ер нь орчлон ертөнцийг бас ингээд хараад, бодоод, бясалгаад сууж байгаа тийм охины хөргийг дүрийг бүтээх хичээсэн юм аа. Энэ бол бас ямар учиртай вэ гэхээр ер нь бол шинжлэх ухааны техникийн өндөр хөгжлийг дагаад ерөнхийдөө 20 дугаар зуун өдөртэй ер нь бол хүмүүс их материалыг сэтгэлгээ их даваа хөгжсөн байсан бол одоо шинэ зууны урлаг ер нь шинэ зууны хүмүүс бол шинжлэх ухааны одоо интернет тайлагдаагүй юмнуудыг илүү дотроосоо ингээд өөрсдөөсөө хайдаг болцсон юм шиг надад санагддаг. Тэгэд ер нь шинэ зууны урлагт бол илүү дотоод руугаа харсан сэтгэлгээний бүтээлүүд их давмгаалах болов гэж би хувьдаа боддог. Алтан лир. Бүтээлийн нэр гэдэг бүтээлчийн өгүүлэхийг хүссэн утга санаа, өгүүлэмжийн зангилаа болж хүндрэлтний адил дуудах нэр, дуурсах халдрын зэрэгт багтах үйцээ. Энэ охин хорвоог өөрийнхөө хараад, өөрийнхөө хэмжээнд ингээд бясалгаад, өөрийнхөө хэмжээнд тэрийг дүгнэж цэгнээд тэгэд явж гин гэсэн утгыг бас илэрхийлсэн. Бас зохиомжийн хувьд ч гэсэн тэр нь эвтэйхэн харагдаж байгаа болоо гэж би бас бодоод байгаа юм л да. Лирний хувьд бол ерөнхийдөө бол би яг энэ лирийг эхнээсээ зуръя гэж бас нэг бодоагүйсэн. Зүгээр ерөнхийдөө охиноо ингээд зураад байж ах явцад яг нэг зүүн гар нь ингээд дээшээ харсан алга нь жоохон хоосон оргиод исэн. Тэгэхээр би өмнө нь бас Алтан алим гэдэг бас нэг охин нэг ингээд алим барьцсанаар зурж исэн. Тэрийгээ санаад тэрнтэйгээ бас нэг сэрч юм шиг олгоод тий. Гар дээр нь лир тавьцсан. Лир зурсан. Тэгээ лирийг зүгээр л байдаг лир зурснаас бас яагаад бас тийм сэтгэлгээний алтан лир байж болохгүй гэж тэр чинь заавал лир гэж ойлгох хэрэггүй. Нацист Германы Рейхсфюрер Генрих Гиммлерийн илгээсэн нууц экспедиц 1938 онд Төвдийн Лхас хотоос төмөр хүн нэртэй Будда бурхны дүр олсон байдаг.
Энэ бурхны зүүн гартаа барьсан зүйл нь лир жимс болов уу гэсэн таамаглал байдаг бөгөөд хэрвээ тийм бол энэ нь эртний буддын эрүүл мэндийн бурхан мөн хэмээсэн байдаг. Харин охины зүүн гартаа барьсан лир юу өгүүлж байна вэ? Манай хоёр найз орж ирээд надаа юу гэж хэлсэн гэсэн чинь хөөх гэд хүн болгон хүний зурсан зургийг янз бүрээр тайлж уншдаг юм байна л да. Тэгээ тэр хоёр эмэгтэй юу гэж хэлсэн гэсэн чинь энэ зураг чинь ингээд хүн ингээд нөгөө баруун гараараа ингээд ерөөсөө ол зомог эд баялгаа ингэж гаднаас ингэж авдаг, зүүн гартаа ингээд атгадаг гэд. Чи яг тэгэж зурцсан юм уу гэдгсэн. Би болон тэгэж бодог байсан л да. Тэгээд зарим хүн тэгэж ойлгоно л биз. Зураг тэр чигтэн ямар нэгэн бодлын орон зай үүсгэнэ. Ажиглах авах үед энгийн хөрөг нүдэнд буух боловч бүхэлдэн ямар нэгэн нууцлаг зүйлийг өгүүлэх мэт. Эмэгцэгцтэй, тайван, гэгэн орчин. Зургийн зүүн талаас гэрэл тусч охины харц тэр зүгт ширтнэ. Ер нь яг цонхроо хараа сууж байгаа гадна орчныг харж байгаа юм шиг боловч яг цонх яагаад зураагүй гэхээр нөгөө талаасаа тэр өөр ертөнцийг харж иж болно шүү дээ. Бэлгийн нүдэрээ бас тэгж бодож сурсан. Охины бий болгосон бодлын энэ орон зайд бас нэгэн ертөнц түүний бүхий л бодлыг унших мэт амар амгалан оршино. Зургийн өмнөөс харан зогсох үзэгчийн өдрөө цоо ширдэг энэ амтан охины бодлыг мэдж харцаараа түүнийг илэрхийлэх мэт. Ер нь зохиомжийн хувьд энэ талд нь бас нэг амьд амтан бас байвал зүгээр бас хүн байгаль амтны шүтэлцээ уялдаа холбоог бас харуулахыг хичээсэн. Энэ муур бол миний тэжээдэг муур л да. Цаснаа гэдэг. Тэгээ яг энэ зургийг зурж байхдаа арай жаахан байсан. Одоо бол нэлээд том болцсон. Миний урланд байдаг муур. Зураач өөрөн хүн төрлөختөн хийгээд байгаль дэлхийн шүтэн барилгыг мэдэрсэн ангилалтай. Амтэн ургамлын дүрс түүний бүтээлд ямар нэгэн байдлаар дүрслэгдсэн харагдана. Энэ хөргөчгөлсөн мөн амьд байгалийн эрчим мэдрэгдэх юм. Зураачид ингээл хүн зураг зурвал хөргөө зурвална гэж бодохоор ерөөсөө яг хөшөө шиг судаг гэж боддог байхгүй юу. Би болохоор яг зургаа болол фото зурнаас биш өөрийнхөө уран бүтээлийг болохоор аль болохоор нөгөө өөрөөс нь амьд жинхэнэ өөрөөс нь натураас зурх дуртай л да. Германы нэртэй зураач Альберих Дюрер хүн зурх нь хамгийн хэцүү. Яагаад гэвэл тэр маш олон талцтай байдгаа хэмээж. Үнэхээр л хүмүүний дотоод ертөнцид нэвтрхийн зэрэгцээ тэдний дүр төрх үйл хөдлөлийг нүдэнд харагдах үедсээр дүрслэнэ гэдэг амаргүй юм. Тэгээд зурж явах явцад бол үндсэндээ нөгөө юу хүнээ байсыг л амраан цайц өгөн нойр нүрэдэвэл би хөвчлөлтөө юм ярьж сэргэн янз бүрийн аргаар зорно л та. Бүр нөгөө хүн үнэхээр удаан суух завгүй болол яг тэр байралд нь жоохон фотог нь авчаад байхгүйд нь фотог нь ашиглаж агаад тэгээ хүрээд ирэхээр нь өөрөөс нь дахиж зураад энэ төр гих мэтэр энэ төр зурах тийм тал байдаг. Ерөнхийдөө бол их удаан нухаж зурсан зурганд би бас тийм дуртай биш. Ингээ харахаар бүр дэндүү их ингээл их зовцсон юм шиг тий дэндүү их нухацсан юм шиг санагдаад байдгийг. Аль болохоор хурдан хугацаанд ингээл их тийм эмоцтой зурсан зургууд илүү үзэгчийн ч гэсэн сэтгэл хөдлөлт нөлөөлдөг. Их гой санагддаг. Эгээл анд нөхөр шиг минь дотн нэмсэглэх энэ бүсгүн урмтай л зөвхөн хөрөг зургаар хязгаарлагдсангүй. Гэхдээ хэн нэгний дүрийг өнгө будгаар цааснан амжуулах нь
түүний аз жаргалын нэгэн хэсэг болсон юм уу та хэмээн бодогдно. Надад нөгөө нэг захиалгын зурнууд маш их ирдэг болохоор би нөгөө яг өөрийнхөө дотоод сэтгэлээс гарсан нөгөө нэг уран бүтээлээ хийх гэхээр заримдаа нөгөө жоохон цаг бага байдаг. Гэхдээ бол ямар ч байсан би тэр бүтээлээ хийдэг л дээ. Гэхдээ нөгөө нэг хөрөг зураал дахиад дараагийн хөрөг зураал дахиад нэг хөрөг зураал ингээд яваад хахаар их ингээд нэг хөрөг зурагч нь ингээд хүнийг ингээд нэг бариад идэг байхгүй юу. Ягаад гэвэл цаана нэг эзэнтэй тэр хүнтэй заавал адилхан зурах хэрэгтэй байдаг ч юм уу тий. Одоо чинь ялангуяа захиалгын хөрөг бол бас жоохон хэцүү. Заавал тэр захиалгчид бас таалагдуулах ёстой. Гэхдээ тэгэл нөгөө тэр хооронд нь өөрийгөө чөлөөлөхийн тулд би тийм орчин үеийн хийсвэр сэтгэлгээний зураг зураад айгүй богино хугацаанд ингээд их гоё юм одоо интерьер дизайны бүтээл хийчихдэг ч юм уу эсвэл нэг цэцэг мэцэг байгаль зурчдаг ч юм уу. Тэгээд тэр өмнөх хөргөний нэг юмнаас өөрийгөө чөлөөлөд тэгээд өөр юм хийчихэд тэгээд хөрөг рүү ордог байхгүй юу. Бусдын дотоод ертөнцид айлчилж түүнийг нь хөргөлн суугатаан дээрээр түр амс хийж өөрийн бодлон ертөнцийн иргэн ирээд элдвэг хэрэгцүүлж өөрийгөө мартахгүй хэмээн амьд байгалийн тухай зурдаг гэдгийг ярьсан юм. Жишээ нь ингээд нэг дотоод сэтгэлээ илэрхийлсэн өнтер тийм одоо хүн оюун бодлороо хаашаа ч очиж болно өнтер гэсэн утгатай ингээд нисж байгаа хүмүүс өнтер зурх их дуртай. Түүний ертөнц гэж яг л түүн шиг эргэж лөөтэй эмзэг төрхөн хэрнэн бадрангуй байх юм. Хүссэн цагтаан, хүссэн газар руугаан зорчих галтэргийн үнэгүй тасалбартай тийм мэрэх дурааран хэн бүхэнд хүссэн зүйлийг нь уран бүтээлээр өгч чадах тийм өгөөмөр гэгээлэг ертөнц түүнийх гэж дүрсэлмээр. Ер нь зүүдэндээ хүн нисгэд их амархан байдаг шүү дээ. Юмнаас цогтоох хэцүү. Юмнаас цогтоохаар ингээд нэг хөл туршилтаад зүүдэнд хэцүү тий. Нисгэд их амархан нэг жоохон ингээл дээшээ жоохон ингэнгүүт ингээд нисээ явчихдаг байхгүй. Гэгэн мөрөөдөл тийш зорчих гээлцэн сүүдэр. Хүний аялах цаг хугацаа, орон зай хизээд тодорхойгүй байх ба хинч таамаглахын аргагүй байх юм аа. Энэ зураг бол мөрөөдлийн хот цагаан дагнлуу нисэе гэдэг зураг л да. Энэ нийслэл хотын нэг ой болоод тэгээд тэр ойнд зориулсан нэг уран бүтээлчдийн дунд нэг үзэсгэлэн нэг уралдаан билүү зохион байгуулагдаад тэрэн зориулж зурсан. Улаанбаатар хотоо яг тийм үнэхээр жинхэнэ цагаан дагны хот болгоё гэсэн тийм хүсэл эрмэлзлийг л харуулсан зураг л та. Мөрөөдлийн хот цагаан дагнлуу гэдэг зураг. Энэ нөгөө цагаан дагны хот нь. Энэ болохоор нөгөө нэг давхар мянган улсыг даван нисэн мөрн гэдэг нэг дуу байдаг. Яг тэрийг бодож зурсан юм аа. Бас ингэ нисэж байгаа. Оюун бодлоор л одоо тэр хайртай залууга бодож байгаа. Бүсгүйг бодож зурсан. Энэ болохоор нэг эмэгтэй зураг зурж байгаа. Эмэгтэй гэдэг нь би л дээ. Тэгээд энэ ингээд одоо хүсэл мөрөөдлүүд нь бас нисээ явж байгаа юм шиг. Тэгээ цаад нь зурж байгаа байгаль нь хэвтэж байгаа эмэгтэй хүний дүрстэй байгаа. Энэ болохоор нууцлаг ертөнцид нэвтрэхгүй гэдэг зураг. Энэ хүн өөрөө ингээд л нисээд ийн гэж юу бах вэ? Энэ зүгээр хүн нөгөө өөрийнхөө оюун бодлоор юу ч нэвтрэх чадaltaй. Энэ болохоор нөгөө хотын ойд зориулж зурсан зураг. Мууртайгаа хоёлоо нисэж байгаа хотынхоо дээгүүр нисэж байгаа миний зүүд гэдэг нэртэй зураг. Ер нь иймэрхүү зургууд надад нэлээд байдаг юм аа. Өөрийн уран бүтээлийнхээ ертөнцөөр чөлөөтэй нисдэг зураач бүсгүй насан цэнгэл түүний уран бүтээлтэй та бүхнийг уулзууллаа. За мөн 20 дугаар зуунд хүч төрөн гарч ирсэн 20 дугаар зууны уран бүтээлч эмэгтэйчүүдийн үүх түүх, за мөн эдгээр бүтээлчд нь өнөөгийн залуу уран бүтээлчдэд юу үлдээснийг та бүхэнд хүргэлээ. Ингээд энэ удаагийн дүрслэх хурлын гоо орчлтын сэтгүүлийн шинэ дугаар өндөрлөж байна. Дараагийн 7 хоногт яг энэ өдөр иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчдээ.